ажлын дараа нэвтрүүлэг гэж байна. За ажлын дараа нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэхээр төрийн ордонд ирсэн төрийн ордны 4 давхрын урд жигүүрт гарч ирсэн байна. За би өнөөдөр одоо миний 100 гартал харагдаж байгаа 401 тоод өрөөнд суудаг эрхэмтэй ажлынхан дараа уулзнаа. Улсын их хурлын байгаль орчин хөлс хөдөөжин байнгын ороо гэсэн хаяг харагдаж байна. Би өнөөдөр улсын их хурлын байгаль орчин хөлс хөдөөжин байнгын ороонд дарах балдоочтой ажлынхан дараа уулзаар болсон. За ингээд хэдүүлээ хамтаа орё. За тэгэхээр улсын их хурл одоо 7 байнгын ороотой. Тэгээд энэ 7 байнгын орооны дараа бол улсын их хурлын даргын зөвлөлд хамаарчдаа бас улсын их хурл дээр ярих хэлцэх асуудлаа даргын дэрэгдэх зөвлөлөөр бол нэлээд гол асуудлыг нугалдаг гэж хэлж болно. За би бол одоо өнөөдөр даргын зөвлөлийн нэг гишүүнтэй уулзаад байна гэсэн үг. Ерөнхийдөө байнгын орооны дараа бол бас нэлээд хэдэн сар өнгөрчлөө. Жирийн гишүүн байсан байнгын орооны дараа болсон. Ажлын ачаал ер нь нэмэгдэж байна. Ер нь бол таамгаар бол нэг 50% дараа нэмэгдэж. Өөрөөр хэлбэл тосол гишүүн бол тэгэл ер нь санаачилсан хуулийн дээр ажиллачаал бол тэгээд тааргуруугаач явчих болно, өшөө иргэдтэйгээ олж болно. Байнгын ороо гэдэг бол энэ их улсын их хурлын ажлын одоо байгуулга учраас ер нь бол улсын их хурлын бүхэл энэ үйл ажиллагаанд орох зайлшгүй гэж байна. Тийм учраас ер нь л уяатай байна. Ер нь одоо улсын их хурлын гишүүд маань 4 жилийн ажиллаа тайлагнаж. За төрийн жишээгийн хувьд одоо хичнээн хууль тогтоолын төсөл санаачилчуу ямар одоо бодлогын баримтчууд дээр ажиллачуу ямар ажлын хэсэгт орчуу гэл тийм ээ. За тойрогтой юу хийж үтэй гэл ингээл тайлангаа тавьдаг цаг бол ирсэн байна л да. Одоо ер нь тайлангаа тавихад ер нь бэлэн сууж байна. Тэгэд 4 жил бол их хурд өнгөрсөн миний хувьд хаад. Я бодлоготой орж ирсэн улсын их хурлд төлөвлөгөөтэй. Тэгээ юун төрөм бол миний одоо гол анхаарал хүчээ чиглүүлсэн ажил бол энэ хөдөөгийн хөгжлийн асуудал тийм ээ. Энэ дотор бол Монгол орныг үеийн үед тэжээж нуруунд дараа үүрж, хоололж, ундалж, хувцалж ирсэн энэ нүүдлийн том аж ахуй бол сүүлийн 20 жил нэлээд гундсан өнгө зөсөнөдөө гундаж. Энэ салбарт бол төдийлөн анхаарал тавиагүй. Энэ бол зүгээр сэтгэд утсны биш байх. Ерөн зүгээр бидний зах зээлийн эдийн засагт ороод 20 жил болж байна. Бид нэг тийм гинэ ойлголтын дотор нь 20 жил явчихлаа. Ерөөсөө энэ зах зээлийн энэ даалдгаар гэдэг юм бол улс орны эдийн засгийн хөгжлийг зохицуул аваа явчихдаг. Хөгжлийг. Тийм учраас ер нь тэгэл бараг л тэр эрэлт нийлүүлэлтээ онол тэр даалдгаар гэдэг юмар л улс орн гэж явчихдаг гэсэн нэг ийм гинэн ойлголтод одоо нэлээд их урт хугацаанд найдаж яваад бол бид бас эдийн хурдтай уршигаа явах хэрэгтэй байсан. Монгол мал хөтөлбөр бол одоо харахгүй таны нэрлэгдсэн юм том бодлогын баримтч болсон. Тэгээд их хурлын гишүүд бол маш олноороо энэ Монгол мал хөтөлбөрийн санаачлагчаар одоо хамтран оролцсон. За гэхдээ бол мэдээж олон гишүүд оролцсон ч гэсэн гол санаачлагч одоо анх санаачилсан хүн ч гэдэг юм бол таныг гэж ойлгож байгаа. Зарим гишүүдийн хувьд ч гэдэг юм уу ер нь бол болдонгаа цараа санаачлаагүй энэ төргээд бас тиймэрхүү яриа ярьд юм байлээ. Яг ямар ч та үнэхээр одоо анх санаачлагч юм уу биш үү? Би одоо 2006 оноос эхэлж би Завхай аймгийн малын үйлдвэр ухсаар чанарыг сайжруулах хөтөлбөрийг 2007-оос 12 он хүртэл хэрэгжүүлнэ гэдэг бүр энэ их хурлд орохоос одоо жил 2 жилийн өмнө нутагтай энэ ажил эхлүүлсэн. Манай Завхай аймагчийн үндсэндээ ерөөсөө л малайчхуул юу шүү дээ. Яг малайчхуул дээр л манай завханчууд амьдралаа зохиодог. За ер нь манай завхан шиг юм олон аймаг хөдөөг 10 хэдэн аймаг бүгдээр юм байгаа. Уул уурхай сул өгдсөн газрууд. Тэгээ зэрэг бол яг тэр хүмүүний бодол нь өөртөө зөв байх. Ямар ч үг байсан одоо тэгэл 2006, 7, 8 онд энэ Завхай аймагт хэрэгжүүлээд бөөр одоо ном, дэвтэр, боршуур болгоод ингээд завханы бүх айлууд тарцсан байдаг. Тэгэл үнэхээр балдуучир одоо яагаад ийм их өндөр саналаар завханаас ингэж ялж гарваа гэсэн тэгэл хөөхөдөө ирдэл 13 дугаар зуунд тэр дэлхийг эзэлсэн их агуу том
Монголын эзэнт гүрэн тэр дэлхийг жанжилж байсан тэр эзэн Чингис хааны чинь ерөөсөө гэр чадал хүч нь юундаа байсан. Энэ нүүдлийн мал очихгүй 5% малнд л байсан юм шүү дээ. Ер нь одоо Монгол мал хөтөлбөрөөс өөр нь хичнээн одоо хууль тогтоолын төсөл бий даа санаачсан байна. Одоо бол таавал статистик үзүүлэлтүүдэд гаргацсан байна. Мэдээж хөдөө аж ахуйгаас гадна бол одоо өөр бас чиглэлүүдэд таавал эдийн засгийн байнгын орнд бас хариалагдж байгаа учраас тэр чиглэл рүү ч нэлээд ажилласан болов шүү дээ тийм ээ. Одоо яг одоо дангаар санаачсан 20 гаруй хууль байна. Тий. За нөхөдтэйгээ нийлсэн 40 гаруй хууль одоо шинээр боловсруулах, улсын их хурлд өргөн барих, батлуулах ийм ажилд орсон байна. За тэгээд энэ одоо 60 орчим одоо хуулиа улсын их хурлаар хэлцүүлэх, батлуулах энэ одоо урт хугацааны дамжлагаар бол ажлын хэсгийн баг талын ажлын хэсгийг ахалсан одоо талд нь бол ажлын хэсгийн дотор орж ажилласан байх юм. Тэгэхээр би эдийн засгч хүнэлтэй. Тэгэхээр зөв бол 2008 онд яг одоо улсын их хурлд тангар өргөөд өөрийн эрхээ хүлээн зөвшөөрөөд явхад бол манай телевиз үзэгч сонгогчдод бол харж байгаа бах. Ер нь хүнд байсан шүү дээ. Юмны үн өсөө талийтсан, гурил удаа одоо хавардцсан. Дээр нь бол Монголын хэдэн банкнуудын үйл ажиллагаа ерөөсөө савлгаанд орцсон. За тэгэл одоо тэр анод, зоос банкнууд бол дампуурл руугаа орчихсон. Дэлхийн том банк санхүүгийн корпорациуд банкнууд бол дампуурл орсон юм. Эвгүй үед бол энэ удаагийн улсын их хурл үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тэгээ би Монгол мал үндэсний хөтөлбөрөө ерөөсөө боловсруулахын зэрэгцээгээр энэ банк санхүүгийн үйл ажиллагааг эрүүлжүүлэх, банк санхүүгийн хууль эрх зүйн орчинг сайжруулах тийм багц хууль руу бол би гар шамалж орсон юм байна. Банкны тухай хуулийн шинжилсэн найруулга, төв банкны тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах. За хадгаламж эзэмшигчдэд бол төрөөс баталгаа гаргах, өөрөөр бол одоо иргэдийн банкнд одоо үзүүлэх итгэлийг одоо бий болгох зэрэгэл ерөөсөө 5-6 багц хуулийн ажлын хэсгийг яхаж ажилласан. Ингээд их чухалхан ажилласан өдөр шөнөгүй. Тэгээд 2009 оны 1-р сард одоо нэг за үндсэндээ нэг 5-6 сарын дотор Монгол Улсын банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах миллениум бай, чамбай. Тэгээд олон улсын банк санхүүгийн одоо тэр эрх зүйн актад нэлээд дөхөж утсан ийм одоо банкны 2-3 удаа хууль эрх зүйн баримт бичгийг бол улсын их хурлаараа батлуулж чадсан. Тэгээд олон хууль бий л дээ. Тэгээд өнөөдөр бол одоо Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол одоо шийдвэр нэг том хууль эрх зүйн акт энэ бол хөдөөчийн гаралтай гараад өгөхөдийн биржийн тухай хууль. Энэ хууль засгийн газраас их хурлд өргөн баригдаад сүүлийн 8 жил эцэгдсэн хууль гэдэг. Маш адармаатай их одоо тийм одоо хүнд хууль. Энэ удаагийн улсын их хурлч гэсэн нэг удаа засгийн газарт буцаагаад тэгээ өнгөрсөн хонд бол хөдөөчийн гаралтай гараад өгөхөдийн биржийн тухай хууль гаргасан. За энэ биржийн тухай хууль бол бүтэн жил бэлтгэлээ хангаад одоо энэ 6 сарын 1-нд маргааш нөгөөдрөөс эхлээд хүчин төгөлдөр болно. Гой зургнууд ах шиг байна. Янз бүрийн өргөмжлөлт шагналууд ах шиг байна. Хоёулаа ер нь зарим нэг нь хажууд носч байгаа дэрвэл ямар. Өнгөрсөн шинэ жилээр одоо их хурлын 4 гишүүнд их хурлын дарга Алтан соём гардууллаа гэсэн ийм мэдээ гарч ирсэн. Бодвол Алтан соём бий нөх шиг байна тийм ээ. 4 гишүүний нэг нь бол та. 4 жилийн одоо парламентын гишүүн, улсын хурлын гишүүдийн одоо үр дүнг одоо улсын хурлын удирдлага дүгндэг болъё. Одоо энэ 4 жилийн хугацаанд төр ард түмнийхээ төлөө сонгогчдынхаа төлөө үнэхээр одоо үр бүтээлтэй, оновчтой төрийн бодлого зохиож тэр нь ард түмний одоо аж амьдралд нэмэр тустай болсон, улс орны хөгжилд төлөхөж болсон ийм байдлаар нь бол одоо бас улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл удирдлага бол одоо гишүүдэд шалгаруулж байна. Мэдээж одоо улсын их хурлын гишүү төрийн түшээд гэдэг бол төрөл өөрийн л одоо орон шуул янз бүрийн цол хэрэг өгдөг л дөө. Тэр дотроос үнэхээр одоо энэ ангийн багш одоо өөрийнхөө тэр 76 сурагчид 450 гэдэг бол яг л нэг сургуулийн сурагч одоо багшийн харьцаа ашигладаг гэж ойлгогдож надад бол тийм сэтгэл төрдөг. Тэгээ ингээд их би баяртай байдгийн ингээд 4 жилийн одоо миний хөдөлмөр бүтээл, миний зүтгэлийг үнэлж ялангуяа хөдөөгийн хөгжлийн асуудал, Монгол мал үндэсний хөтөлбөр, банк санхүүгийн үйл ажиллагааг эрүүлжүүлэх, за энэ байгаль орчин экологийн энэ одоо айхтар хүнд хэцүү одоо энэ үеийг одоо бас эрх зүйн орчныг нь солиж өөрчлөх гэдэг ер нь бол
одоо энэ халуун зүйлүүд дээр бас сэтгэлээсээ байсан. Тэгээ гол нь тэгээ тэр гарч ирсэн хууль эрх зүйн акт баримт бичгүүд амьдрал биелээ олж байна гэдэг ингээд соён бүт төвшөө энэ одоо гишүүдийн өрөөнд одоо энэ соён бүт байгуул одоо бас тэгээд чухал гэдэг байна. 14-аас бол 4 соён бүт төвшөө болсон. 4 жилийн хугацаанд. За энэ бас их сонирхолтой тусламж байна. Тэгээд одоо улсын баг хурлын гишүүнээр одоо ажиллаж исэн. Улсын баг хурлын 20 жилийн ог тохиолдолд хожигдол зарга өгсөн тусламж авах шиг тийм. Би чинь одоо Монгол улсын анхны парламентын толгойн зөвлөгөөг тавилцсан юм байна. Одоогоос 22 жилийн өмнөд 2010 онд Монгол улсын анхны байнгын ажиллагаатай парламент буюу улсын баг хурал байгуулагдсан 20 жилийн ог одоо улс орон дээр одоо өргөн тэмдэглэсэн. Тэр бол үнэхээр парламент төсний шанг татсан. Миний одоо амьдралд одоо хамгийн их одоо гэгээл за тэгээд тэнд байгаа тэр парламентын гишүүдийн тэр чин сэтгэл их хорон санаа тэр хүмүүний мөс чанар хэвдрээгүй байдал тэр болгон бол өнөөдөр хүртэл одоо ганц бие биш одоо хүн болгоо ярьдаг юм да. Тэр үед би бол эвлийн гишүүн залуу 26 настай арчилсан шинэ үндсэн хуулийг одоо боловсруулах Монголын хөрсөн дээр буулгаж боловсруулаад тэгээд тэр үндсэн хуулийг батлах асуудал бол одоо хамгийн одоо төөхөн хариуцлагатай тийм одоо ажил байсан да. Тэгээд тэр том улс төрийн баримт бичиг өнөөдрийн ингээд 20 гаруй жилийн өндөрлөгөөс эргээд харахад тэртээ 20 жилийн өмнө батлагдсан тэр Монгол улсын арчилсан шинэ үндсэн хууль өнөөдрийн энэ Монголын ард түмний аж аргалтай чөлөөтэй тийм ээ энэ одоо өсөж дэвжсэн хүн төрөлхтний хамгийн их түгээмэл хүлээн зөвшөөрсөн хөгжлийн замаар явж байгаа. Эний бол баталгаа бол одоо миний гар бие оролцож сэтгэл санаа шингээсэн тэр том баримт бичиг байсан юм шиг бодож явдаг. Энд бол одоо бас таны баг хурлаа хоёрын зураг багш тийм ээ. Хэвээр энэ бол одоо улсын баг хурал дээр үг хэлэхэд зөвшөөрөл авцсан байна. Тэр гарт нэг микрофон байна. Тэгээ одоо манай сэтгүүлч хэлэл доглол байдгийг ариадогийн микрофон байна гэдэг. Тэгээ одоо одоогийн улсын хурлын танхимд чинь ийм одоо солингийн мод босруулах кабинетийн нэг панерын юм ширээ тавиад өгсөн. Тэгээд энэ одоогийн том заалан дотор чинь нэг микрофон зөөдөг нэг заа зохион байгуулагч байсан. Тэр хүндэл их сайхан таалагдж чадаад гараа өргсөн байвал микрофон төгөөж олддог юм байсан юм аа. Тэгэд одоо яг л би микрофоноо авцаа одоо үг хэлэхэд бэлэн болчиход байж байгаа зураг байна. Тэр 53 гишүүнтэй улсын баг хурал. Дээр бол 76 гишүүнтэй одоо дэмбэл дарахтай. Дэмбэл дарах шиг. Энэ доод зураг бас их тусламжтай. Үндсэн хууль батлаад 1992 оны 1 сарын 13-ны өдөр үндсэн хуулийг баталчаад байлаа. Тэгээд за хэдүүлээ ер нь сүүлийн удаа энэ хуучин сүлднийхээ өмнө зураг авахгүй л гэдэг. Ингээд одоо зураг авахулж байсан. Энэ гишүүн болчоод одоо яг одоо тангар гаруус байна. Энд нэг хоёр адилхан морин уураад байгаа юм. Хөдөөчхөн яамнаас намайг хөдөөчхөн гаралтай бараа төхөдийн мэржийн тухай хуулийг ажлын хэсгийг ахлаж одоо амжилттай хурлаар батуулсны төлөө бол одоо дуусгасан байгаа. Тийм. Ерөнхийдөө бас бодлогын баримт бичиг гаргасан за болж ажилласан гишүүдтэй нийт гишүүд ч юм ингээд огцом шатгалуулдаг болтой тийм ээ. Энэ тэд бас зөв юм гэж бодоод байгаа. Тэгээ хожим хойно одоо хүн эргээд дурсах, өр хөөхөдөд үлдэж байгаа энэ юм чинь энэний л одоо батламж юм да. Тэрнээс ш одоо зөвхөн өөрөө чимж байгаа асуудал биш юм байна. Энд одоо бас ард түмний төлөө хүн төтөр хэмжлэл тэгээд Монгол Ардын Уулзалт нам дарга инхүү нарийнхийн намжийн дарга инш гэсэн. Бүр 2001 оны зөв энэ бол одоо бас махны дээд шаг Монгол Ардын Уулзалт намын одоо ардын намын бол дээд шаг л тийм ээ. Тий. Одоо ч 2001 онд авч ирсэн байна шүү дээ. Тэгээ би чинь ардын намтайгаа бол би өөрийнхөө амьдралыг 1989 оноос л холбосон. 90 онд бол улсын баг хурлд эвлийн гишүүн байж аваад 91 онд 3 сарын 1-нд намынхаа төрсөн өдрөө байгуулагдсан өдрөө би ардын намд одоо гишүүнээр орж байсан. Тэр үед миний дарга бол одоо манай энэ буурал очирдгаа байсан. Үнэхээр намайг энэ улс төрийн их том тогоонд одоо хөтлөж орсон бол одоо миний нутгийн ах одоо энэ одоо хөдөлмөрийн бат улс төрийн их том зүтгэлтэй хүн бол намайг бас энэ том намд одоо хөтлөж оруулж дий зэрэгтэй авч явахд бол том нөлөөтэй дөө. Тэгээ энэ хүндээ 4 жил бол 2001 онд авч яхад бол би одоо 9 дэх хүн байсан.
одонтой. Тэгээ одоо 100 мянган төгрөг тагдаг. Тэр одоо 90-ад оны үед чинь маш их том мөнгө шүү дээ 100 мянган төгрөг. Тэгэхээр бол одоо үндэ энэ бол намайг ялангуяа улсын баг хурал за тэр нам их хүнд хэцүү үед энэ намаас чинь одоо бол дэлхийд даяар социалист системд харчихсан дэлхийд коммунист ажилчин намуудаараа үйл ажиллагаанд зогсоод хөрөнгөө хураалгацсан энэ хэцүү үед бол би өөрийнхөө энэ залуу насыг энэ намтайгаа холбож миний араас олон эвлийн залуучууд энэ ардын намд орж энэ нам чинь бол тэр коммунист нам биш ээ. Энэ ардын нам бол үндэсний арчилсан нам аа. Монголын энэ туурах тусгаар тогтнолын чинь баталгаа энэ нам байдгийг. Тэгээд би бол гараан дээр морьж болохгүй. Ингээ ардын намд орсон. Тэгээд ер нь бол намынхаа яалж ялагдаж явах үед бол цогтаал одоо унаж босоод уйлж дуулаад баярлал явж байсан. Тэгэл одоо намайг тухайн үеийн одоо намын удирдлагыг бол үнэхээр энэ хүндтэй шагналыг бол бас өгж байсан юм байна. Тэр ерөнхийлөгчийн гар хэсэгтээ бас талархал байх юм. Баг хурлын гишүүний үүргээ би нэртэй хэлсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ талар Монгол Улсын ерөнхийлөгчийн талархал бол нөгөө улсын баг хурал байгуулагдсан 20 жилийн агаар нэг ангийн андаа одоо талархал хийж өгч байгаа. Их хурлд бол одоо бас баг хурлаас баг хурлд байсан нэг 7 гишүүн байна. 7 гишүүн байна. Тэгээ бид нар чинь бас амь шүү дээ одоо. Арай бүр юу гэдгийг одоо ингээд баг хурлын гишүүдээс ч одоо манай Дэмбэрэл дарга, Баяр дарга, Гончиг Лүндэ дарга, Гончиг Дөрж дарга. За тэгээ Баяр цогт би гам бам. Бид 7 байт. За ардын хурлын депутат байсан гишүүд бол 11 хүн байдаг. Тэр зууны мэдээ саний их хуримчдын жишээ өмчлөж 2011 онд. За доор их мастер мөнгөн тулын доос дурсамж байх юм. Тэгээд манай нутгийн хөвгөлтэй манай Завхан аймгийн Завхан мандлын хөвгөлт. Тэгээд бүр Завхан мандлын. Завхан мандлын хөвгөлт. Нэг сум байна шүү дээ. Нэг сумын. Тэгээд ерөнхийдөө бол сэтгэлээрээ бас энэ нутгийн охины одоо энэ том одоо спортын үйл хэргийг бол амьдаа дэмжиж их байгаар дэмжиж явдаг. Олигтой сайн амжиддаг юм да. Тэгээ ер нь бол энэ хүүхэд бас одоо нэг дэлхийн аврагд их ойрхон байгаад байдаг юм. Байнга ойрхон. Зүгээр тэр нь одоо ерөөсөө мэдээж дэлхийн аврагд өрсөлдөнө гэдэг юм бол тэр хүүхдийн оюун ухаан тэр одоо авиасаас гадна одоо тэр дэлхийн том мастеруудыг одоо бэлддэг тэр том багш нар гэдэг юм л. Тэгэл энэ дээр бол манай Монгол Улсын засгийн газар одоо энэ төр засаг бол одоо энэ хүүхдийг тэр өөрөөр сайн дасгалжуулагч бол бүх сайн барилддаг үстэй одоо бог дэлхийн авраг болдог үстэй одоо бокс одоо энэ манай олимпийн авраг тэрүүнтэй нэг ялгаа байхгүй. Үнэхээр тийм мундаг дасгалжуулагч нарын ил одоо бас одоо энэ хүүхдийг тийм хүмүүсүүдийн л гарт ивэлд орол багтааш удвал одоо энэ хүүхд бол өө дэлхийн бүтэн хэл одоо том тэр дэвжээндээ бол хүчтэй мундаг одоо шатарчин. Тэгээд одоо санаал их тавьж явдгийг. Энд нэг далаа өгшин зураг байна. Та харин будын шишин шүтдэг үү? Энэ манай далаа өгш. За тэгээд цаана байгаа хүү бол манай Завхан аймгийн Дөрвөлжин сумаас одоо гаралтай. Аав нь Дөрвөлжингийн ээж нь манай Завхан мандлын хүү. Зэлэг хотгтын одоо хойдор одоо манай Завханчуудын дундаас одоо ингээд дөрөв додроод одоо далаа ламын хажууд л одоо бурхны том ном үзээд бас одоо баггүй хугацаа өнгөрсөн 2006 онд явсан гэдэг чинь 6-7 жил болж байгаа. Тэгээд энэ өвөл их яаруу ирээд буцах үед нь би нэг бас нэг хальтуулсан. Анх 2006 онд бас их чимээгүйхэн бас одоо хамаагүй одоо ил зарлаж болохгүй. Тэгээд энэ далаа багш 8 дугаар бүгдийн одоо тэр жинхэнэ одоо тэр тодруулдаг тэр нарийн шалгуурыг давжил Завхан аймагт 1993 онд огой жил төрсөн л одоо тийм хүүхдүүдийн дунд бол одоо тэр дөр байна гэдэг тийм нарийн одоо тэр бурхны л одоо тэр шоо төөргөөр олж тогтоогод 2006 онд бас их тэр том бурхны намын тэр том их орон руу явуулахад бас одоо бас сайн яваарай л гэж явуулж илээс одоо тэгээд ийм сайхан өндөр өөр одоо их өндөр том сайхан залуу болсон байл. За тэнд бас нэг ганц хоёр өргөмжлөл үлдчихлээ. Таны ширээн дээр энэ баг хурлын ихний зураг харагдчихсан. Та яг өнөөдөр бас эднийг үзээ сууж юу? Энэ одоо хязгааны зураг байна. Миний ширээн дээр бол
нэг л ном байдаг энэ очир байна хотогтууд гэдэг. Тэгээд одоо энэ их олон номуудыг ширээн дээр тавиаг л одоо багтахгүй л дээ. Тэгээд эргүүлэхэд бол одоо Монголын тамхтай 14 хотогт юм бол одоо 13 одоо манай нутгаас одоо төрсэн байдаг. Тэгэл ийм чамд за энэ зүгээр би өнөөдөр сэтгүүл гарах хэрэгтэй байна. За тэгэл одоо бас сэтгүүлдээ ашиглах гал одоо зургнууд амьдаа цөөн зургнууд бэлдээд тэгээ энэ дотор бол сайхан одоо үнэтэй зургүй. Одоо миний ээж л дээ. Манай ээжийн зураг байна. Миний ээж. Би бас багадаа ээжээс өвчсөн гэсэн сонссон. Ер нь 10 дугаар анги төгсөөл нэгдүгээр курст орох жил ээж маань бурхан болсон юм аа. Тэгээд энэ зураг их гоё зураг бас одоо миний хөгшөө ээжийн зураг өвөр дээр байгаа нь бол би байх. Одоо манай ээж намайг бол 37-ны жилдээ төрүүлсэн. Тэгээд хоёр нь аль хэд хөгтөө? Би ч н одоо бол одоо дээрээ нэг ахтай, хоёр эгчтэй, доороо нэг төгтөө. Тэгээ одоо яг л айлын дундх нь. Тэгээ энэ их одоо юу гэдгийг одоо эрх тань килдүү юм л алах. Түүс бол одоо хотод байна уу? Өдөө завханд байна. За одоо ер нь бол миний ах トゥ нарын тал нь бол завхны завхан мандалд байна. За тэгээд Улаанбаатар Дархан Эрдэнтээр бас тараад амьдралын мөрөөсөн жирийн л ажилч уусууд байдаг юм даа болцсон. Энэ бол бас сайхан зэрэг шүү дээ. Цонангөрөөлийн бэлд нас утсан тий. Тэгээд цагаан уулынхаа үрт бол бас одоо жохон ч гэсэн бас нэг үдлээд буугаад мордох юмсан. Тэгэд их сайхан сэтгэл уужир тайвширж их энерги авдаг. Тэгээд нэг хэсэгдээ бол их сайхан бие хаа хөнгөн сэтгэл санаа өөдрөг сайхан байдгийг. Хан бол одоо бас Улаанбаатараас нэлээд зайтай. Гэхдээ бол ер нь бас хол гэлтгүүд 20 руугаа нэлээх явдаг гişүүдийн нэг нь бол би таныг гэж ойлгодог шүү дээ. Гэхдээ одоо тэгээд одоо санал гоохороо болохоор жигтэйхэн одоо сайхан ярьж байгаа гарчаа тэгээд одоо хэрэг хөтлөөгээ тэгж байж болохгүй шүү зүгээр. Би бол амьдрал дээр нэг зарцсан барьдаг. Тэр юу гэхээр ер нь бол ер нь тэгээ хүний итгэлийг дааж авах гэдэг асуудал бол хамгийн хүнд асуудал. Би чинь одоо 2008 онд их хурлад сонгуульд ялалт байгуулах дээр нь бол дэндүү их тасархай хаал гарч ирж байсан. Одоо тэр 2 дахь 3 дахь хүнээс 5,000 гаруй санал дээр 5,800 саналаарч илүү. Тэгээд 24 сумын 18 сумд нэгээр 113 багийн баг 80 гаруйд нэг яагаад. Тэгэхээр чин зөвл ерөөсөө би чин нойр өрөхгүй л энэ 4 жилээ л авсан. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд энэ одоо энэ төрийн ордны хамгаалалтын албач нь бол их нарийн бүртгэжиж одоо ордон луган оруулдаг шүү дээ. Тэгээд над дээр бол 30 орчим мянган одоо иргэд орж ирсэн байна гэдэг. Тэр бол одоо миний зохиосон тоо биш. Энэ нөгөө тагнуулын төв газрын төрийн ордны хамгаалтын нөгөө нарийн тоо. Тэгээд одоо манай завхаан өнгөч нь өөрөө бол 71,000 хүнтэй. Чин авсан тань дээр болсон. Энд бол одоо завхаан өнгөс сонгогдсон 2 ерөнхийлөгчтэй авахгүйсэн зураг багш. Бага ерөнхийлөгчтэй, ожоо ерөнхийлөгчтэй. Ер нь X ерөнхийлөгчтэй нь бас гайг барьцаатай. Одоо тэгэл нутгийн ах нар, нутгийн том ах нар одоо тэгэл ер нь одоо тэгэл зөвлөн чи тэн дээр тэгэд дууршин тэр чинь их зөв байсан. За тэн дээр бол арай чи их одоо хэтэрхий хатуу байлаач гэдэг юм ингэн 1990-ад оны үед тэр үндсэн хууль батлах үед ялангуяа усын байгуурлын үед бол улс орны нийгэм чи айгүй тогтворгүй зөвлөлт холбоо тус чинь нөгөө тусламжаа зогсоодсон. Тэгээ ер нь бол тэр 90 он 91 оны үйл бол энд одоо шарын гол баг нуур гэдэг энэ хэдэн том уурхаанууд чинь ерөөсөө техникийн сэлбэгээр зогссон шатхуун сэлбэг нь байхгүй. Ерөөсөө энэ Улаанбаатар Дархан Эрдэнэт чинь хөлдөж гал. Тэр хэцүү үед бол манай дочир утгаа бол бид нар энэ усын байгууллагын гишүүд бас их залуучууд ихтэй. Тэгэл одоо их л нэгт ажилдаг байсан да. Тэгээд тэр цагаас хойш л одоо их тотно. За багунд ерөнхийлөгчтэйгээ бол бас л одоо мундаг. Би чинь нэг үе одоо багунд ерөнхийлөгчийн нөгөө Эрдэмтдийн зөвлөлийнх нь гишүүн мишүүн тэргээл зөвлөж явсан баг. Тий. Энэ бас нэг сонирхолтой зураг байна. Энэ одоо оюутан болдооч руу. Энэ Казахстанд байна. Казахстан Алматад. Тэгээд энэ зөвлөлт холбоод улсын бүх холбоотын оюутны отрядын их хуралд төлөөлөгчөөр очиж байгаа. Би чинь Эрхөө хотын Улс ордын аж ахуйн дээд сургуулийг
1981 онд сургуульд ороод 85 онд төгссөн. Тэгээ 4 жилийн хугацаатай. Бас одоо хэлний бэлтгэл хийгээгүй. Намайг нөгөө баг байхад манай сумд 200-аар орц зэрэг ирж тэгээд нэг улсын тэжээлийн фондын барилга бариад. Тэгээд би 7 настай сумын төвд ороод ирсэн. Тэгээ манай том их сумын төв дээр айгант байдаг. Манай тэр өөр дээр нь байгаа тэр хөгшин миний хөгшөө ижил те. Тэгээд одоо орц зэргүүдтэй л одоо байна 3 жил нөхөрлөөд. Тэгээ их ярианы хар бор хэлтэй болцсон. Тэгээ 81 онд намайг конкурсанд Эрхөө гомсортой аж ахуйн дээд сургуулийн төлөөлөгч эдийн засгийн анги автсан зогсож байхад дараа нь бол заавал нэг орс багш нар ирж хэлний төвшин шалгадаг. Тэгээд давхиж ороод баахан л орсоор юм яриа хийсэн. Одоо энэ эзгүй хөдөөөр одоо орс хүн байхгүй газар энэ хүү ягаад тийм хэл сурван тэргээд тэг яг хөө бид юм ярьж өгчсэн. Би одоо ингээд орс зэргүүдтэй 3 жил найзалсан. Тэг ерөөдөө бол тэр үед одоо би чи их л одоо хидэвхтэй эвлийн гишүүн, Сүхбаатарын цалинтай онц сурдаг байдаг гээл. Тэгээ тэр үед одоо 70-80 оны хамгийн их том дуйлаантай бүтээн байгуулалт бол БАМ-ийн бүтээн байгуулалт гэж Байкал Амурский магистраль гэж байгаль амрын төмөр зам гэж Москваг алс дорнодтой төмөр замаар 6000 км газар холбох юм том тэр их Сибирийн тэр тайга тэр хөвч намган дундуур бол тавьсан төмөр зам. Тэгээ тэр үед чинь бол оюутны одоо барилгын отряд заавал тэр бүтээн байгуулалтын дээр ажилладаг. Тэгэл би тэр үедээ 3 жил явсан. 1-р курс, 2-р, 3-р курс цалин сайн авна. Ер нь бол би чинь 1-р курстай л нэг нутагтай хараад сүүлийн 3 жил бол тэгээ товт. Одоо энэ оюутны отряд ажиллана. Тэгээ нэг 8 сарын сүүлээр ихт бол нэг 1500 2000 € бэлтэй. Тэгээ одоо бүх холбоотой оюутны отрядын гавшгаач. Тэгэл одоо би тэр үедээ бол би энэ агуу их 900-ны байгууламж одоо энэ коммунизмын бүтээн байгуулалтанд гар бие оролцлоо гэж явж байсан. Ер нь бол одоо их хурлд бол хөөрг гараасаа салгадаг. За нэлээд сайн хамрын тавигддаг гişүүд байдаг. Таавал харин гартаа чуулган дээр хөөргтэй байж харагддаг байна. Ширэн дээр чи хөөр яригдаад. Гэхдээ одоо тэгээд лүндээ дарга одоо гончго дарга том дарга нар байж хад одоо бас одоо хөөрг эргүүлнэ гээд байх бас жоохон тийм байна. Яг нь бол нэг хэсэг бас татдаг байсан. Өндөр настай ахмадууд их орж ирж штэ надад. Тэгэл одоо тийм хүнтэй бол Монгол маягаараа л одоо бас одоо золгож мэндэлжмэн тус мэдэх хэрэгтэй шүү. Тийм учраас одоо хөөрг бол зан байнга байх хэрэгтэй. Хөдөө явна байнга хөөргтэй байх хэрэгтэй. Таныг бас сайхан ордонд хамгийн эрт ивдэг гişүүдийн нэг ордны эртчил зухаа гэж сан дээр тийм нийтэд маягийн гарсан байсан. Ер нь өглөө ажилдаа хэдэд ирж байна. Орой бас нэлээд ордонд оройтдаг болтой юм. Төвчгцэн байсан л да. Би ер нь бол өглөө тэгээд нэг 8 махс гэж хүрээд ирдэг. Тэгээд орой бол бас нэг за нэг 9 орой хөргөчнө. Ихэр дараа бол нэг 8 тарчдаг. Энд бас цохны газрын зураг байна. Ер нь бол одоо өнгөрсөн 4 жилд Цохой аймгийн бүх сум бүх багаараа ер нь орж амжсан да. Би бол 4 жилийн хугацаанд бол аймгаа бол 9 удаа таарсан байна. 24 сумаараа. Тэгээ зэрэг за зуны үлрэлд бол хөдөө багууд төрөх юм шүү. Айлуудаараа бууж мараад хон зинзүүл явчихдаг. Тэгээ зэрэг бол үндсэндээ манай нутаг том л доо. Ер нь ингээ нэг бүтэн тойроход бол одоо 3800 км болтгий. Тэгээд үндсэндээ бол одоо зуны дулаан цагт малчин төм хоолнотойгоо өвлийн одоо хөтөн цагт бол сумын төв суурин газар дээр явчихдаг. Одоо сүүлийн 20 жил манай завханчуудын хамгийн их одоо сэтгэл санааг зовоодог одоо үе үеийн их хурлын гишүүд удирдлагуудад төрийн төр засгийнх нь бол ярьдаг зүйл бол ерөөсөө л манай Завхан аймгийн эрчим хүчтэй хордон холбож өгөөч хэлдэг. Үнэхээр 4 жилийн хугацаанд бас одоо эрчим хүчнийхээ сайдтай өндөр нам дуурна, сангийн сайдтай өндөр нам дуурна. Тэгжиж энэ Завхан аймаг руу оруулж байгаа хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг чинь ер нь бол нэг 3-аас 4 дахин нэмжиж. Өөрөөр өмнөх их хурлын зандаа нийл тим хэмжээний хөрөнгө хаяад бол магадгүй ахаал 16 онд Завханыг тогтоо холбоно гэд ярих тийм аюултай. Тийм учраас их л өндөр далаацтай хатуу шаардлага тавьж ижил үндсэндээ бол сая нэг
одоо энэ 5 сарын ихээр бол манай Завхай аймгийн Баянтис сум өндөр хүчтэй холбогдоод ингээд манай Завхай аймгийн одоо 22 сум нь бол одоо цахилгаан эрчим хүчтэй холбогдсон. За нөгөө 2 сум ургамал дөрвөлжөөг энэ 2 сум маань бол нарны эрчим хүчийг ашиглаж одоо цахилгаан гаргадаг ийм 2 станцыг бол 2011 онд ашиглалтанд оруулсан. Ингэснээр бол одоо дөнгөж сая бол манай Завхай аймаг бүхэлд эрчим хүчний системтэй холбогдож байгаа. Цахилгааны их усвартай. Гэхдээ бол цаашдаа энэ их усварыг улам найдвартай болгох ялангуяа ирээдүйн 4 жилиг би юу гэж бодож байгаа вэхээр за одоо ер нь бол манай 70 мянган зохинчуудын маань нэг 63% нь хөдөө мал аж ахуйгаа эрхэлж амьдралаа авч явдаг. За энэ хүмүүсийн маань аж амьдралын гол асуудал бол шийдэгдсэн гэж үзэж байгаа Монгол улс үндэсний хөтөлбөрийн хүрээнд. Одоо улаастай тосон цэнгэл их уул зэрэг нь 24 сумын төв дээр бол үнэхээр одоо малаас хол хүмүүсүүд ажил өгөөдөл их байх. Малгай болцсон. За тэгэл ялангуяа одоо залуучууд, охид залуучууд их байна. Өрх толгойсон эмэгтэйчүүд их байна. Тэгэхээр миний бол ерөөсөө бүх хүчээ чиглүүлэх юм бол Завхай аймгийг аж үйлдвэржүүлэх асуудал байна. Яагаад чи одоо тэрийг зөрөгтэй хэлж гэнэ үү? Би 2008 онд бол малын үйлдвэр угсааж санарыг сайжруулах хөдөөг босгоно гэсэн. Мал аж ахуйг үйлдвэр босгох энэ чадсан. Өөрөөр 70 мянган хаамын одоо 60 орчим одоо хувийнх нь хүн ардынхаа амьдралынх нь их усврын батлааг бол хийж чадсан. Хууль эрх зүйн хувьд, эдийн засаг, санхүүгийн хувьд. Одоо үлдэж байгаа нийт хүн амын 30 орчим хувийнхаа ажлын байр, амьдрал, орлогыг нөөдөн татах ядуурлыг боруулах нь бол аж үйлдвэржүүлэх асуудал. Үйлдвэрийг барина. 2008 онд яагаад чи үйлдвэрийн тухай яриаг юм бэ гэж боломжгүй байсан юм дээ. Нэгдүгээр эрчим хүч байхгүй. Тэгэхээр зэрэг ямар ч одоо үйлдвэр барих болцоо байхгүй. За хоёрдугаарт бол төв хийд нь бол олдоцгүй байсан. Одоо бол яагаад төв хийдтэй болчихж байна вэ гэхээр нэгд тогтоо болцсон. Хоёрд бол энэ Монгол мал хөтөлбөрийн шугамар худалдаа бэлтгэлийн оршоонууд байгуулагдаад төв хийдээ зөвхөн үндэснийхээ үйлдвэрт тушаахаар тийм эдийн засгийн урамшуул хийсэн шүү дээ. Өөрөөр оршооны гишүүн малчин хүн үндэснийхээ үйлдвэрт хоньны ноос тушаавал 2000 төгрөг өгнө хэрэг зэрэг гадны хүнд өгөх болчихж байгаа. Инхээр хоёр дахь нь бол төв хийдийн асуудлыг шийдсэн. За гуравдугаарт бол манай зохинчдын хамгийн хүндрэлтэй асуудал бол энэ автозамын асуудал. 2010 оны ихээр мянганы замын энэ хэвтээ тэнхлэгийн маршрутыг өөрчлөөд одоо тэр өөрчилсөн маршрут нь бол Архангай захираас явж байгаа энэ хар зам их уулын төвөөр дайраад, тосон цэнгэлийн төвөөр дайраад, Тилмэн ингээд одоо улаастаа ороод Доной хөндөө Эрдэнэйхэн зохин хөндлөлийн урдуур гараад дээр үеийн одоо баруун замын одоо гол замаар явахаар энэ маршрутыг батлаад дээр нь одоо бол маш одоо ихтгэл өнөмшлөлтөд хэлж чадах юм юу гэхээр энэ 12 ондоо багтаагаад улаастаагаас одоо Загстан давааны чиглэлийн 76 км замыг одоо ойрын үеийн 5-6 сар дотор багтааж энэ замын ажлыг одоо эхлэхэд бэлэн болж байна. За дээр нь бол одоо Аранга нутаг, Цахирын нутагтаар явж байгаа энэ хар замыг үргэлжлүүлээд Солонготын давааны зүүн бэл хөргөн. За энтэй зэрэгцээд мөн ялгаа авахгүй тосон цэнгэлээсээ Улаастаа руу чигсэлсэн 114 км зам. Ингээд 3 ийм хэсэг газар бол одоо энэ 5, 6, 7 сард замын ажил бол эхэлнэ. 12 оны сүүлч 13 оны ихэрэхэд бол Улаастаа хот улсын нийслэл Улаанбаатартай хар замаар холбогдох санхүүгийн их усварыг бол бүрэн шийдсэн. За дээр нь бол бид нар эрчим хүчнийхээ их усварыг найдвартай болгохын тулд одоо бид нар тэр могоон гол дээр төлөвлөж байсан одоо нөгөө бага оврын дулааны цахилгаан станцаа энэ Тэлмэний хөндийг бол энэ хавар энэ 5 сараас эхэлж ажиллаа эхэлнэ. За тоног төхөөрөмжийн үндсэндээ бол 60-70% нь үйлдвэрлэгдсэн. Одоо бол Улаанбаатар руу тоног төхөөрөмжийн урд хөршөөс бол татаж байна. Ингээд энэ Тэлмэний хөндийд одоо энэ 60 мегаваттын дулааны цахилгаан станц баригдсанаар бол зөвхөн Завхай аймаг төдийгүй хөвсгөл энэ баруун Томь аймгийн эрчим хүчний найдвартай их усвар хангаж байгаа.
Өнөөдөр ер нь одоо таны ажил хэдийд дуусах гэж байна. Ер нь ажлынхаа дараа юу хийх гэж байна? За тэгээ одоо орчин бол 4 хүргэл. Одоо энэ 4 жилд хийсэн ажлынхаа тайланг орчин бичлээ. Тэгээ 4 жилийн хугацаанд бол бас бичгээр ер нь 80 тууц тийм сэтгүүлийн материал гарч ийн хасаад байхад. Тэгээ мэдээж ард түмэндээ бол өөрийнхөө хийсэн бүтээсэн юм аа бол одоо үнэн зөвөр дүүрэн хөрөх хэрэгтэй. Одоо өнөөдөр хэдий дахигаас одоо хэлж чадахгүй. Яагаад гэвэл ажил бол одоо хэтэрхий их байна. Намайг хөөгд байхад уран минжуур гэж их мундаг тийм зураач хөгшин байсан. Тэгээ одоо тэр хөгшний одоо Мендэсний 100 жилийн болж байгаа манай Завхай аймгийн Захан мандал сумын гарлын хөгшин. Тэгээ тэр хөгшний одоо зээ болох залуу одоо энэ урлан бүтээх товчоонд ажилладаг юм байна. Тэгээ одоо над руу нэг 7 хоног хэрэтээ яриад аавынхаа одоо тэр мундаг уран бүтээлийн үзэсгэлэнг одоо яа л нээж байгаамаа. Энийг бол мэдэн нээлтэн дээр та орж өгөөч. Гэт үнэхээр намын баг орлуулалтаа чадаагүй. Тэгээ өнөөдөр бол хөгшний тэр одоо уран бүтээлтэй бас танилцах зайлшгүй бас надад хүсэл байна. За сайн зурч байна уу? Сайхан зурч байна. За тэгээ ажил төрөл уран бүтээл ариун байна уу? Тэглгүй яг ажил бүтээл ажил бол нэлийн ариун ундарч байна. Завхай аймгийн Захан мандал сумын 2 нөхөр байна л да битэр. Тэгээ ер нь тэгээд битэр өмнө нь бол уцаар л хийдэд ярьсан. Ажлынхаа цав завсраа болоод ажил баямарчаас ажлын цаг дуусч байна. Ингээд тэр мундаг хүний одоо тэр уран бүтээлтэй богинохон хугацаанд ч гэсэн бас одоо танилцах юмсан л гэж бодол өөртөө ирлээ. За. Мөрлийн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн үзэж олондоо өвгийнхөө одоо энэ бүтээлүүдээс толилуулж, харуулж, үзүүлж байгаадаа бол миний зүгт бол маш их баяртай байна. Тэгээд одоо миний өвгийн бол энэ жил 100 жилийн айн болж байгаа. Тэгээд энэ 100 жилийн айн хүрээнд бол өвгийнхөө үзэсгэлэнг орчууд дэвлэлийн орон дээр маш амжилттай гаргалаа. Тэгээд орчууд дэвлэлийн орон дээр өвгийнхөө үзэсгэлэнг дийлгчээд одоо Завхай аймгийн одоо Захан мандлаас гарсан одоо энэ улсын хурлын гишүүндээ бол одоо үзэсгэлэнгийн үзээч, ийж хараач, ориг бүтээлтэй танилцаач гэсэн одоо бид нар хүсэл тавьсан байгаа. Тэгээд нөгөө мундаг миний төрөний хэлдэг одоо Монголд одоо төрийн мөнгөн дэвсгэртийн гол юмд тань харагдаж байна тийм ээ. Мөнгөн дэвсгэртүүд ер нь ингэ байгаа. Ер нь тэндээс биелхий гэж бодож байна. Мөнгөн тэмдэг хийсэн одоо их загварынх нь одоо тэг гэрчилгээ нь бол одоо ингэ байж байна. Усаас алгасан. Энэ гэрчилгээнүүд одоо энэ бусад зургнуудынхаа одоо жишээлбэл нүүдэл, нэгдэл, багнуур гээд 3 одоо нэлээд том хэмжээний 3 зураг нь бол одоо Монголын одоо уран зургийн галерейн сан хүмүүрт хадгалагдаж байгаа. Тэр 3 зургийг бол бид үзэсгэлэндээ тавьж хаад буцаагаад ирүүлээд өгчихсөн байгаа. Энэ өвөгийн нэг төгрөг маань болохоор 1963 онд миний өвөө бол одоо Монгол банкны томилолтоор бол одоо нэлийн одоо тухайн үедээ бол зураач нараас шалгаж маш их нарийн зураастай маш одоо нарийн одоо зүйлийг манай өвөл ер нь ингээд юм жижигрэх тусмаа маш сайн хийдэг. Нарийн имийг бол улам одоо тийм төгс сайн ингэж гаргадаг. Тийм одоо өөрөө бурхан бүтээдэг хүн байсан учраас жижиг зүйлийг бол маш сайн хийдэг. Тэргээр бол миний өв шалгарсан байх гэж бодож байна. Тухайн үедээ. Тэгээд миний өв бол 3 жилийн хугацаанд Монгол банкн дээр өглөө машинтай хүн ирж аваад орой өдөр банкн дээр сууж зураг зураад тэгээд бол хүн амтан бол ерөөсөө оруулахгүй гэрийнхнийхээ одоо хүүхдүүд нь юм уу нэг хүүхэд л ерөөсөө хоолыг өгдөг авдаг ерөөсөө өөр хүн оруулахгүй маш бол харуул хяналт бол одоо тухайн үед бол маш тийм хүнд нөхцөлт юм уу те гэж 3 жилийн хугацаанд энэ одоо их загваруудыг зурж бүтээж хийсэн юм бэлээ. Сонин байна тийм ээ. Одоо манай нутгийн асуудал одоо тэр төрсөн тэр мундаг хүн одоо ингээд Монгол тэрийн эдийн засгийн одоо таваар мөнгөний эргэлтийн одоо гол хэрэгслүүлсэн үндэсний дэвсгэртийг одоо тусам байхаас сайхан санагдаж байна. Тэр үед бол ямар нэгний компьютер байх вэ? Нилээн бүдэг тийм өрөөнд маш олон шил линзүүдийг бол давхарлаад дээрээс нь томруулах шил барьж байгаа зурсан юм байлаа. Манай өвөө бол тухайн үед бас нилээн нас нь бол одоо дээр гарсан, нилээн настай 50 гарсан 50 хол гарсан тийм настай байхдаа зурсан юм байлээ. Тэгээд тухайн үед бол одоо дамжин сүрэнгээ бол одоо ингээд
одоо чи энэ мөнгөн тэмдэгтэн дээрээ ер нь арслан гэдэг төрсийг бол оруулмаар байна. Хаа нэгэн газар одоо арсланг оруулаарай гэж загч исэн юм байлээ. Тэгээд манай өвөө бол тохоо үедээ бас нэг арслангийн эскиз гаргаж үзүүлж яхад бол бас тохоо үедээ зөвшөөрөхгүй тийм ээ, ийм юм бол байхгүй. Зөвхөн одоо тоогоо байна гэж яхад нь манай өвөө одоо ингээд засаад одоо болчлоо гэж хэлсэн юм байлээ тухай. Энэ нэг төвөргний ихэн дээр бол арслангийн дүрсийг өөдөөс харж байгаа юм хоёр нүд нь одоо ингээ хүмүүс харах юм бол хинч харсан арслан байна гэж бол хэлэх юм бол хүмүүс мэддэг. Хэлэхгүй бол энэ нууцтай учраас хинч олж харахгүй энэ зүйлийг. Тэгээд энэ гол хоёр нүд нь ингээд арслангийн хамар ингээд тэгээд голд нь ингээ Монгол улсын газрын зураг ерөнхийдөө бол ингээ жижигхэн маркаар задарч ингэж томорч тийм ээ. Өргөжинд хэлж хөгжиж бүх юм нэгээс эхлээд ингээд Монгол улс ер нь бол цаашдаа ингэж хөгжих юм аа. Мандан бадрах юм аа. Тийм ээ. Арслан бол өөрөө их шонол үгүй тийм ээ. Амар амгалан тэгсэн мөртлөө өөрөө их сүрлэг тийм амьтан учраас энэ арслан бол Монголын одоо бүх авдар бүх юм дээр бол энэ арслан байдаг юм шиг гэсэн. Утга санаатайгаар энэ арслангийн дүрсийг бол ингэж оруулж зурсан байл. Үдсэн хүн бол одоо юу гэдэг тийм үнэхээр гайхахаар бишгээр ийм сайхан уран бүтээлүүд байна. За мэдээж одоо таны хувьд бол одоо тусал дэмжлэг гэсэн сэтгэл бол байгаа. Яг одоо сонгуулийн үйлдвэрч гэдэг одоо бас хэцүү байх шиг байна тийм ээ. Одоо тэгэл ер нь бол одоо нөгөө ста нөгөө гიშгсэн мөрөө гэж хардаг гэдэг шиг одоо тэгжил юм байхгүй бол одоо өөрөө хойлоо тэгж тогтоочоо тэгээ өөрөө хойлоо тагж чадахгүй бол одоо болохгүй шүү дээ. Ер нь бол одоо та одоо урлагийн гэдэг юм уу те хэр урлаг сонирхдаг вэ? Би бол одоо таныг одоо манай нэвтрүүлгээд телевизийн нэвтрүүлгээр одоо 4 жил дараалан төмөндөө өрх жишээдийн бэлэг гэдэг одоо нэвтрүүлэгт оролцож одоо жил болгоны цагаан сарын шинэ нэгэнд одоо бас ард түмэндээ айдооны цэнхэр хадаг өргөж ирснийг санах юм байна. Ер нь тэгээд дамшигдаа гэж одоо миний одоо тийм сөртэй урлагийн сөрхий яваас юу ах вэ? Ер нь тэгэл Монгол ер хүн гэдэг чинь одоо нөгөө наадам дуруунд дагатай найранд урган дуурайтай. Бас манай нутгийнхан бол хэлдэг шүү. Тэр эхний жилийн одоо би чинь бол би завхан голыг дууссан. Тэгээ 100 очин жилээ бол намайг за гişүн одоо та нэг оргиороо дуулчих гэж болдог. ТВ-с та оргиороо дуулж өгсөн. Тэгээд харин нэг бүр завхан голынхаа ирэг дээр очиж байгаад. Их сайхан тэр хандын ирэг гэж их өндөр хэрэг байдаг. Манай завхан дөрвөлжин сумын урдуур. Тэгээ завхан гол тэр доор харагддаг. Тэр хөвөн дээр бол бас нэг жоохон сэтгэл сайхан хөөрхөн хөөрцөн үедээ бол тэр урсгалыг ширтээ тэр завхан гол гэдэг тэр мундаг бас олон төмөндөө хүртэл болсон дөө болох бол бас одоо уул бас хүртэл одоо бас сонсдог болов гэж бас би боддөг шүү дээ. Тэгээд өнгөрсөн зам бол харин би нэг 5-6 дуунд панограм бичүүлээд завхан голдоо би өөрөө чи 2 туутай шүү дээ. Ижээ нутаг ээжтэй дээрээс нь одоо нөгөө сүүн цагаан сэтгэл миний нутгийн бараа юу та за тэгээ 15-ны сарын ардын ингээд 7-8 дуунд бол панограмт одоо тэгээд хуулиар 20-тай урлагийн одоо үйлчилгээ үн төлбөртэй төлбөргөө үзүүлж болохгүй харин зам бол би одоо яста 24 сумаараа тойрохтой бол би уулзалтаа хийчихэд нээлээд болно заалтайгаа би ихний бадгаа дуулж оргоо дуулж байгаа оргоороо дуулж байгаагаас одоо үзүүлэх хэрэгтэй. За үлдэж байгаа 2-3 дугаар бадаг дахилтуудаа бол тэгэл заал руугаа 2-3 микрофон явуулчихна. Үнэхээр энэ бол өстой тэгэл одоо юу гэмдэ бол би чинь хэдийгээр төрийн түвшээ их өндөр зэргийн албан тушаал тохиогдсон боловч хэрэг дээр тэр ард түмний чинь л одоо
одоо дунд энэ том эрх мэдэл байдаг. Тийм учраас олон түмэнтэйгээ нутгийнхаа ах дүүстэй сонгогчтой тэгэл тэд нар миний яах эсхийг мэддэг учраас би бол тэр том олонтойгоо аль болох сайхан ойр дотн ойлголцож амьдрал жаргалын, зовлон жаргалын хаваалцаал ингээ явж байгаа юмсан гэж боддөг шүү дээ. Хоёр нь өөрөө хоёр дуутай гэж бас манай нэг нэвтрүүлэгт орохтой төгөлдөр өөр нэлийн гайгууд тоглож исэн санагдчих. Өөр уран зураг одоо юу гэдэг те. Зураг ер нь хэр сонирхдаг. Өнөөдөр бол тэр бас цохнотын юмс мундаг алдартай зураач уран бүтээлч үзэсгэлэн дээр цаа зогсож байна шүү дээ. Хөөхд байхдаа бол бас гэрийн мод хийлчдэг байсан. Дунд сургуульд бол тэгтээ зүгээр би арай илүү заавал төгөлдөр өөр яг юм өөрөөс орсон. Дунд сургууль оюутан байхдаа тэгтээ хаач би гөрдөөд ямар ч дуу тарчих гайл байна. Тэгээ ялангуяа жоохон сэтгэл сайхан хөнгөн байх үед бол гар хөл арай зөөлө хөдлөн. Тэгээ хаяа гэр бүлийнхээ хүнд хэлдэг юм л д. Одоо хайв их гоё дарна л д. Тэгэхээр зөв чи хаяа ингээ алдалгүй гоё дарж байгаа чигээр өдгөл гурал мөрөл одоо 100 жил дүүлэх тэр орны ажлаас л хөнгөлөл одоо миний гар чинь одоо бишээ сайхан хөнгөн хөдлөн штэ гэл. Тэгээд ер нь зүгээр би за ер нь бол нутгийнхаа хэдэн мужаан одоо хөгшчүүдтэй эдтэй бол нутгийнхаа одоо тэр сумын төвхөн хэдэн айлын хашаа бол бүгдийн байсан баха. Одоо болтол айлуудад миний одоо хийж өгсөн тийм сайхан одоо ширээ сандлууд байдаг. Тэдийг одоо юу гэдэг төгөлдөр уур тоглодог ч гэдэг юм уу одоо зураг сонирхдаг бас гарын ордуудтай орлогтой гэхээр хүмүүс зарим хүмүүс бол гойн олдон чиргшигч одоо малал ирдэг юм баг. Одоо мод аж ахуй малчаа ирдсэн нэг хүн байдаг. Одоо бас ийм авэстэй юм уу гэж бас зарим гайхаж харагддаг л да. Зарим одоо сони хил дээр бас мал ачир энэ төргээл ичсэн л дэс харагдажсэн. Энд ер нь та зүгээр гомддог. Үндэ бол эхний нэг 2 жил бол надад ойр дотны ч одоо найз нөхдөд хэлдэггүй одоо чи одоо усхээр л одоо тэр мал малчин хөдөө яриад одоо хүн чи бас одоо эдийн засгч одоо тэр банк санхүү зах зээл нийлгээд бас одоо орчин үеийн ярих чаад ингээд. Одоо надад бол захиа хүртэл ирдэг гэсэн. Минийх одоо бас одоо хаяа сэдвээ сольж байгаарэ. Уулуурхаа хөдөө аж ахуй их өндөр хөгжсөн хос улсын улс орн Австрали, Шинэ Зеланд, Канада, Чили улс орнуудаар би бас эргэлзээд энэ биржийн хууль энэ Монгол мал хөтөлбөр хөдөө аж ахуйн асуудлыг ер нь ултаа суртаа үзье гэж үнэхээр үзсэн чинь ер нь бол одоо миний бодож байгаа юм бол тэнд байсан. Тийм учраас улам одоо үнэхээр зориг орж намайг чинь эхлээд одоо ямаан тайртай ноолууранд оромшуул өгсөн гэдэг ухааны очор нэр өгсөн. 2008 оны сүүлээр. Тэгээ ингээд 2009 оноос эрчимтэй Монгол мал хөтөлбөр гэсэн чинь зэрэг одоо мал очор нэр авлаа. Энэ болдоо очир завханд 10,000 хуц цохон дараас гэсэн чинь хуц очир нэр авал одоо танаа сэтгүүлч чинь хүртэл одоо тэр 20 тойроор зогсчаал одоо нэг хуц очир налин юм гээл иймэрхүү юм яриад би чи одоо зүгээр хажуугаар нь бол ерөөсөө их хордон алхаж гардаг байсан шүү дээ. Одоо бол энэ бол бүх монголчууд ойлгосон. Энэ Монгол мал хөтөлбөр, энэ мал малчин гэдэг бол зөвхөн тэр малчин хүний амьдрал хөвж яана асуудал биш. Энэ бол бүх монгол хүний хөвж яана асуудал. Тэр дотор Улаанбаатарчууд архин эрдэнэ төв суурин газрын хүмүүс аюулгүй эрүүл хүнсээр хооллох. Энэ олон үндэсний үйлдвэрүүд одоо түүх хийдээр хангагдаж олон мянган залуучууд ажилтаа байх гэдэг бүхэлдээ бол энэ мал аж ахуй гэдэг чинь шахагддаггүй. Одон жилийн одоо Ямааны нуруунд дээрээс ноолоороо битээр савнаад одоо хэрэгэлцсэн шүү дээ. Өөр зөөлөө дараад ингэсэн. Энэ жил хаал ноолоор ургацсан. Ноддонгийн шаралзын төлгнөөс нэг хураг гарсан. Энэ жил бол бүр эхэлж шүү дээ мал. Одоо ингээ мал өрүүлжүүлээд цус нь холдоод ингээд чанар сайтай эцэг малаар ингээд үйлдвэр ухсааг нь сайжруулаад эхлэхээр одоо манай завханд бол энэ хавар бол баг бүгсмээр орсон. За ер нь бол хотонтой эхэрлээгүй тийм одоо малчин хайл бол байхгүй байна л. Доот нь одоо хоёр ихэр бол тоохоо болж. Энэ нэг одоо таны завханд аваачиж өгсөн одоо сайн үйлдвэрийг одоо эцэг малын үр шимбэн. Энэ одоо нэг балдангийн ихрүүд гэдэг нэр авцсан гэсэн. Тэгээ одоо үнэхээр одоо цус холдож байна. Дээрээс нь одоо энэ том цогц арга хэмжээ мал эрүүлжүүлэхтэй холбоотой арга хэмжээ. Заримдаа бол би бас их боддөг юм аа. Ингээд төр засгийн бодлого шийдвэр ихтэй моновчтой зөв болоод ингээд унахаар нэр байгаль дэлхийн хүртэл уул ус хүртэл лус авдаг нь хүртэл одоо бас ингэж баясаж энэ төр засгийн бодлогоо ингэж дэмжиж ингэж юм шиг байгаа. Одоо ингээд сүүлийн 2 жил
Юусе ганц зууд тусангүй шүү дээ. Тэгээд бүхэл юм ингээд зохицолдоод ингээд ирэхээр үндэ бол энэ улсын их хурлын үед энэ засгийн үед бол Монголын мал 50 сая хүрж шүү дээ одоо. Тэгэхээр бол яахаа арга байхгүй энэ удаагийн улсын их хурлаас одоо энэ мал малчны талаар гаргасан энэ бодлого нь мал малчныг Монгол төрийн бодлогын хаймарт авчирсан. Энэ бол Монгол мал үндэсний хөтөлбөр бол монголчуудыг монголоор навч үлдэх том үндэсний бодлогоо л гэж хэлж байна. За ингээд бас яриад байвал нэлээд хурдцаа хугацаагаар за ярих сэдвүүчс нэлээд байх шиг байна. За гэхдээ манай нэвтрүүлгийн цаг бол хязгаартай. Тэгээд таачаас одоо дараагийн ажилдаа ярьж байгаа байх гэж бодож байна. Урьдчилан нас нэлээд ачаалттай өөрийн гэрүү тавцаг өргөсөн гэсэн. Өнөөдөр орой бас ажилтаа гэжсэн. Тэгээд таны ажилд амжилт хүсье нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Танай телевизийн туланд ажлыг амжилт хүсье. Би наадурлаад хүмбарчуин би наадурлаад хүмбарчуин дэвтэрээр дурснаар хидээр манснаар угаас ижил хоёрнаар урдуртасан хаснаар Баярмаг хөрөндөө жив дууртагта хүүхдүүдээ аяримын хүрээ